Сайн бацгаана уу? За Жиммагийн хүндэт гишүүдээ та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөр жаргал нь Жиммүү мультианжуулагчийн талаарх сургалтын материалаа та бүхэнд хүргэхээр бэлтлээ. Ерөнхийд нь бол 4 хэсэгт ангилж энэ сургалтыг хүргэн. Тэгэхээр мультианжуулагч 1 2 3 4 гэсэн дараалтаагаар энэ сургалт та бүхэнд хүргэх болно. Тэгээд мулчианжилчийн хувьд бол үнэхээр миний хувьд гайхамшиг байсан. Тиймдээ ч өнөөдөр Gemma Miracle Group буюу Gemma гайхамшиг group гэдэг нэрийг энд ер нь бол өгөх болсон шалтгаан маань Gemma мулчианжуулагчаас болж ер нь бол өгсөн. За тэгээд миний энэ бизнесийг хийх болсон хамгийн гол шалтгаан бол мулчианизер байдаг. Хамгийн анх энэ мэдээллийг сонсоод хэрвээ үнэн бол гэж өөрөө сэтгэж бодож үйлдэж ямар ч үсэн өнөөдрийг хүрсэн байна. Тэгэхээр үнэхээр та бүхэнд хамгийн хэрэгтэй, хамгийн гайхалтай зүйл гарцаагүй мөн байх болно. Тэгээд энэ гайхалтай зүйл маань ер нь ямар учиртай юм? Яг үргэлжлэхэн бид нар яагаад үүнийг хэрэглэх ёстой вэ? Энэ цаг үе маань ер нь өнөөгийн байдал ер нь ямар байдалтай байгаа талаар хэдүүлээ хамтдаа сонсоод үүний ар дээр хэдүүлээ Gemma-гийн 2 дахь хичээл дээр хэдүүлээ энэ бүтээгдэхүүн маань онцлог ер нь юу юм? Яагаад өнөөдөр энэ ийм гайхамшиг бүтээгээд байна? Эдгээрийг сонсъё. За 3 дахь хичээл дээр нь болохоор үүнийг бид нэр суйрлуулахдаа хаана хэрхэн суйрлуулдаг, хэрэглэхдээ хэрхэн ашигладаг талаар ингээд 1 2 3 4 гэсэн дараалтаа хичээлүүдэд хамт сонсцгоё. За тэгээд Gemma мультианизер маань өнөөдөр Yonjos ус гаргадаг бол соронзын хүчийг ашигласан шинжлэх ухааны нээлт гэж хүлээн зөвшөөрөгдсөн байгаа. Тэгэхээр яагаад өнөөдөр бидэнд мулчианжуулагч хэрэгтэй вэ гэдгийг хэдүүлээ ахин нугадаа бодож үзцгээе. Яг өнөөдөр бол дэлхийн хэмжээнд хорт хавдрын тухай асуудал бол гамшигын хэмжээнд хинч хаашаа юм. Гэхдээ л маш асуудал болсон. Ер нь хорт хавдраа шалтгаалж өөд болдог хүмүүсэнтэй асар их байгаа. Тэгээ ер нь элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдар, тархины хорт хавдар, хөхтний хорт хавдар, савны хорт хавдар. Үнэхээр маш олон төрлийн хорт хавдрууд бол сүүлийн үед бүр нэмэгдсэн гэж үздэг дэлхийн хэмжээнд. За тэгвэл эдгээр хорт хавдруудын үүсэт буй хамгийн гол шалтгаан нь бидний өдөр тутамдаа хэрэгэлдэг химийн гаралтай бүтээгдэхүүнээс болдог гэдгийг энэ Samuel Epstein гэж яригдсан тогтоосон байдгийн байна лээ. За тэгээд дээр нэмээд хөрс усны бохирдол гэдэг зүйл маань ч гэсэндээ өнөөдрийн байдлаар бас л маш ноцтой асуудлуудын нэг болсон байгаа. Хүн төрлөختөн бүх улсууд яавал хөрсийг бохирдуулахгүй байх вэ? Яавал байгаль орчныг экогоор нь хадгалах вэ? Энэ бүх аргыг сэдэн яг өнөөдөр бол эко бүх зүйл эко гэдэг үгийг ашиглаж байна. За өмнө нь 1 удаагийн савх, 1 удаагийн аяга, 1 удаагийн гэдэг зүйл маш их хэрэглэгддэг байсан бол эргээд бүгдээрээ 1 удаагийнхаас татгалзаж эхэлсэн. Тэгэхээр энэ нь юу вэ? Байгаль ихтэлхийгээ эргүүлж хамгаалах хөдөлгөөнийг бий болгож ийн гэсэн үг л дээ. Солонгосын хувьд би чинь Солонгост амьдардаг докторийн диссертац бичиж байгаа оюутны хувьд бол Солонгосын амьдралыг нэлээд их жишээ авах байх. Яг Солонгосын хувьд бол миний чинь 16-нд ирэх үеэр дандаа 1 удаагийн зүйл маш өргөн хэрэгэлдэг байсан бол одоогоос 2 жилийн өмнөөс эхлээд ер нь бол хүмүүс
аяга авч явахыг уриалдаг болсон. Тэ дээр нь нэмээд энэ одоо амны альчуур гэдэг одоо манай монголоор бол насны альчуур гэдэг бид нар нэг жоохон байхдаа хөөрхөн юм цэцэгтэй альчуурыг харамаандаа хийж явдаг байсан. Тийм альчуурыг эргээд та бүхэн хэрэглэнэ үү? Тэ байнга явахдаа өөрийн гэсэн тийм альчуураа авч явна уу? Нэг удаагийн цааснаас татгалцсан уу гэж зөвлөдөг болсон байгаа. За тэгээд одоо кофе шопуудад ороход ч гэсэндээ дандаа нэг удаагийн одоо кофе шоп тэ нэг удаагийн аяганд өгдөг байсан бол бүгдээрээ одоо энгийн угаагаад хэрэгэлдэг. Одоо шаазан одоо аягнуудад аягалдаг болсон байх жишээний. За тэгэхээр эдгээр маань өөрөө тэ одоо цаасыг юугаар үлдээрлдэг, модоор үлдээрлдэг. Тэгэхээр эргээд энэ маань одоо байгалаа хамгаалах хөдөлгөөн болж эхэлж байна л да. За тэгвэл одоо байгалийн бохирдол дотор хөрс усны бохирдол дотор тэ бидний өдөр тутамдаа хэрэгэлдэг орон сууцнаас одоо хаягддаг. За одоо бохирын ус бол хамгийн их хуваар одоо усыг бохирдуулдаг, хөрсийг бохирдуулдаг гэж үздэг юм байна. За тэгээд түүний дараагаар бол одоо хоолны хаягдал мөн хөрс усыг асар ихээр бохирдуулдаг байх нь байна. За дээр нэмээд малын тэжээл бас хөрс усыг бохирдуулдаг байх нь байна. Дараагийнх нь бол одоо эмнэлгийн хоёг хаягдлууд бас одоо хөрс усыг маш ихээр бохирдуулдаг хэсгийн нэг болдог. Мөн одоо үйлдвэрээс гарч байгаа хаягдал ус маань одоо мөн хөрс усыг бохирдуулдаг элементүүдийн нэг байдаг. Тэгвэл эдгээр дундаас хамгийн их хэмжээгээр бохирдуулдаг нь ерөөсөө орон сууцнаас гарч байгаа усны хаягдал болж орж ирд юм байна. Тэгэхээр аргагүй л дээ өнөөдөр дэлхийн хүн амын байдал ямар байна те. За өнөөдөр орон сууц хичнээн хүн амтай байна. Энэ хүн болгон өдөр болгон усыг хэрглэж байгаа. Усгүйгээр амьдрна гэж ерөөсөө байхгүй. Тэгвэл энэ байдал маань эргээд биднэрт асар муугаар нөлөөлдөг. Тэгвэл одоо хөрс усны бохирдлоор орон сууцнаас хаягдж байгаа одоо бохирдлыг юу маш ихээр бохирдуулдаг вэ гэхээр савн, бог, шампунь, аягвах шингэнээс гарч буй тэр хөөс тэр зүйл маань одоо маш ихээр бохирдуулдаг гэж үздэг юм байна л та. За тэгвэл бид нэр тэ сабан бог шампуны хэрэглээг өдөр тутамдаа хэрэглээд ирсэн. Тэ сабан бог шампуньгүйгээр одоо амьдрна гэдэг ойлголтыг бол бид нар одоо мэдэхгүй болцсон байгаа юм л да. Миний хувьд гэсэндээ жимад орж ирэхээс өмнө бол ерөөсөө за шампуньгүйгээр өсөө уугаана гэдэг ойлголтыг огт мэдэхгүй байлаа. За тэгвэл бидний өдөр тутамдаа хэрэглээд байгаа сабан бог шампунь маань өнөөдөр химийн хорт бодис гэж үзээд тэ химийн хорт бодис маань юугаар хийгдсэн болоод энэ өөрөө химийн хорт бодисоо гэж нэрлэгдээд байна вэ гэхээр энэ одоо нефтийн хамгийн эцсийн хаягдал одоо гэдэг зүйлээр одоо хийгдсэн байдаг юм байна л да. За энэ нефтийн хамгийн эцсийн хаягдал маань ийм одоо нунтаг цагаан зүйл байдаг. Тэгээд маш сайн хөөсөрч тосыг арилгадаг зүйл юм байна л да. Маш богино хугацаанд тосыг арилгадаг зүйл байд юм байна. Тэгэнгүүт одоо шинжлэх ухаан ясан одоо маш их хэмжээгээр одоо бүх хөөсөрч байгаа тос арилгадаг бүх угаалгын нунтагт одоо энэ Кэмин хойсанжээ буюу одоо солонгосоор бол Кэмин хойсанжээ англиар бол surfactant гэж одоо нэрлэдэг байгаа. Энэ зүйлийг бол ашигласан. За бидний хувьд бол орчлоод хүмүүс төрөхтэй одоо нефтийн төрлийн тэ нефтийн хамгийн эцсийн хаягдлаа гэж бол орчуулад хүмүүстэй бол хөргөж байгаа. За ийм зүйлээр хийд юм байна. Тэ магадгүй энийг хараад анх удаа сонсоод нүдэн ороод гарах хүмүүс байж магадгүй. Би өөрөө хараад гайхаж байсан байхгүй 2 жилийн өмнө. Тэгэхээр яг энэ зүйлээр хийд юм байна. Үнэхээр за миний хувьд одоо мөс олонсын харилцаанд магистрийг төгсөж байсан. За энэ явцдаа ч гэсэн дэлхийн улсуудын байдлаар ерөнхийдөө нэлээд хэдэн судалгаа
тэ ямар шүү байдалтай явдаг хүүхдийн талаар ч гэсэн нэлээд сайн судалж авч байсан. За тухайн үед бол яг хичээлийнхэн цаг дээр тэр нефт буюу хар алт гэдэг сэдвээр бас жижигхэн ихтгэл бэлдэж байсан. За тэр хугацаанд юу байсан гэхээр Саудын Араб гэдэг одоо ер нь Арабын хойг маань нефтийнхаа нөөцөөр дэлхийд бол нэгт ордог газар байгаа. Тэгвэл тэр нефтийнх нь нөөц за 60-аас 70 оны үед нийт нөөцөх юм бараг 4.3-ыг шахуу 100% гэж үзэх юм бол 70%-ийг шахуу одоо бол ашигласан байдаг гэсэн одоо судалгаа хийж байсан. Судалгааны одоо баримт байдаг юм байна лээ. За тэгэнгүүт тэр үеийн ямар үе байсан бэ гэхээр за дэлхийн 2 дугаар дайраа 1945 оны дайны дараагаар за Европын орнууд ер нь бол дэлхий дээр 60-70 оны үед бол маш их огцом одоо хөгжлийн ирэн үе. Ялангуяа Европын орнуудын Америкийн огцом одоо хөгжлийн үе эхэлсэн гэж үздэг л дээ. Тэрийг Golden Age буюу алтан үе гэж бас нэрлэсэн байдаг. Тэгэхээр энэ үеүүдэд яагаад эдгээр улсууд маань маш хурцтай хөгжиж чадсан гэхээр аж үйлдвэрлэл маш сайн хөгжсөн байна шүү дээ. Аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх хамгийн гол түлхүүр бол ерөөсөө энэ түлш буюу нефтийн асуудал байсан тухайн үед. Тэгэхээр Сауди Арабиас маш одоо Арабын хойгоос маш хямд үнээр нефтийг Европын холбоо өөртөө нийлүүлж чадсан байдаг. Америк ч гэсэн өөртөө нийлж чадсан байдгийн. Тэгж одоо аж үйлдвэрлэлээ асар хурцтайгаар хөгжүүлээд алтан үе хэмжээ гэж нэрлэгдэх хэмжээнд бол хөгжил нь оргил үедээ хүрсэн л дээ. Тэгвэл яг энэтэй бид нар уялдуулж ер нь аягүй сайн ойлгож авах хэрэгтэй зүйл юу вэ гэхээр үүнээс өмнө бидний эцэг гих өвөө эмээгийн үед одоо шампунь гэдэг ойлголт байгаагүй. Саванг гаргаж авахдаа малын өөхнөөс гаргаж авдаг тий. Миний гэсэн баг байхад нохой саван зугаал гүйдэг байсныг санддаг байхгүй юу. Тэгэхээр тэр саван гарцаагүй өөхөр хийдэг. Малын өөхөр гаргаж авдаг дотор нь яг өөр зүйл хийгээд малын өөхнөөс гаргаж авдаг байсан байгаа юм. Энэ бол байгалийн гаралтай саван байна шүү дээ. Тэгвэл өсөө байхдаа ч гэсэндээ хужир хэрэгэлдэг тий. За хувцас байхдаа гол горхины ирэг дээр очиж одоо нүдэж угаадаг. Ингэж одоо байсан хүн төрлөختөн тий. Дэлхийн 2 дугаар дайны дараагаар за энэ Европын орнууд Америкийн алтан хөгжлийн үе гэгдэх энэ үеийн дараагаас эхлээд буюу ер нь бол 70-80 оны үеэс эхлээд шампунь энэ угаагч хөөс зэрэгийн хэрэглээ бол дэлхийд огцом хүчтэй гарч ирсэн л дээ. Тэгэхээр энэ юунаас болж вэ гэхээр ясан маш их хэмжээгээр одоо өөрийн улс руугаа импортлсон нефтнийх нь хаягдал гэж зүйл гарсан. Тэр хаягдлыг эргүүлээд яаж вэ? Хүн төрлөختөн рүү сабан, бог, шампунь олгоод эргээд ашигласан байх нь байна л да. Эргээд мөнгө олгож ашиглаж штэ мөнгө гаргаж авахын тулд. За тэгэхээр 70-80 оны үеэс эхлээд ер нь бол саван бог шампунь гэдэг маань дэлхийн улсуудын хэрэглээ болж эхэлсэн. Маш олон улсууд хөгжингүй улс бол одоо мөнгөтэй л айл бол бүгдээрээ ийм угаах шингэн, аяг угаах шингэн авч хэрэгэлдэг, бок авч хэрэгэлдэг. Ийм болж одоо дэлхийн соёлыг огцом өөрчилж одоо эхэлсэн байдгийн байна лээ. За тэгвэл одоо энэ огцом хэрэглээний дараагаас эхлүүлээд арсны өвчлөл дээр нэмээд бүх төрлийн хавдрын одоо ойлголтууд ч гэсэндээ энэ эхлээд бүр огцом нэмэгдсэн одоо гэж үзэж болох юм. За тэгвэл энэ слайдн дээр одоо ямар юу вэ гэхээр өнөөдөр бидний хэрэгэлдэг сабан, бог, шампунь, аяг угаах шингэн бид нар байнга хэрэглэснээр одоо хүний биед үүсдэг өвчлөлүүдийн талаар энд бол дурдсан байгаа юм. За
За тэгээд эндээс та бүхэн харах юм бол одоо бордо тий бордо өнөөдөр за бордо гэдэг зүйлийг сонсоод ч гэсэндээ миний хамгийн их эмзэглэж одоо хүлээж авсан л да бид нэр өдөр тутамдаа жимс ногоо хэргэлдэг. За ялангуяа баг хүүхдтэй аав ээжүүд ер нь аав ээжүүд те хүүхдүүдтэй хамгийн сайныг хэрэглүүлэх гэж хичээдэг. Жимс ногоогоор одоо өдөр тутамдаа амин дэмийг хангах гэж хичээдэг эзэгтэй нар, ээж нар зөндөө. Тэгвэл бидний энэ хэрэгэлдэг одоо жимсэнд хүртэл шавж устгах бордоо маань насар ихээр орж эхэлдэг. Муудахгүй байх бордоонууд ч гэсэндээ ер нь бол ихээр орцсон байдаг. Тэгээд энэ маань өөрөө бид нар бордоотой жимс наваа хэрэглэхдээ бордоог нь ер нь бол арилгахгүй идэж уух юм бол одоо жирэмсэн эхчүүд ялангуяа одоо урагт маш хүнд нөлөөлдөг тэ урагт бол шууд нөлөөлдөг аюултай талтай байдаг юм байна. За тэгээд аяг угаах шингэн тэ аяг тавгадаг шингэнийг бол та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Манай Монголд бол ерөөсөө пэрэ гэхээр аяг угаах шингэн гэдэг ойлгодог, нэрлэдэг тэ. Тэгвэл энэ маань одоо арьс болон тэ нүдэнд өөрчлөлт өгдөг. За алкилфенол гэдэг зүйл орсон байт юм байна. За шампунь болон ангижруулагчинд одоо байдаг химийн хор додис маань өөрөө тэ мэдрэлийн системийг гэмтээдэг муу талтай байх нь байна. Дээр нэмээд нүд болон арсанд муугар нөлөөлдөг байх нэ. За энд ингээд орсон одоо тэ ямар химийн хор додисууд орсныг нь бол та бүхэн нэг өөрснөө уншаад бас үзээрэй. За миний хувьд бол диоксин, за дайтенормин гэдэг одоо энэ зүйлүүд орсон байт юм байна. За угаагч шингэн. За энэ угаах шингэнд болохоор ерөө угаалгын болоод те. За машины ийм төрлийн угаах шингэнд болохоор эхлээд байгаа. Тэгвэл энд амьсгалын замын эрхтнийг гэмтээдэг одоо содиум трифосфат гэдэг зүйл орсон байт юм байна. За угаалгын нунтаг зайлах шингэнд маань болохоор хүзүү болон нүдийг гэмтээдэг бас түлэх аюултай содиум хлорид гэдэг зүйл маань бол орсон байт юм байна. Мөн ванны өрөөний цэвэрлэгээ тэ. За эдгээрт орсон одоо угаалгын шингэн гэж байгаа бол за астмтай хүний астмыг улам бүр одоо өвдрүүлдэг тэ хүндрүүлдэг байх нь байна. Ийм аммониа гэдэг зүйл орсон. За дээр нэмээд гол мэдрэлийг гэмтэх аюултай одоо дээр орсон байсан. Трихлоротилин гэдэг зүйл бол орсон байт юм байна. За эдгээрийг мөн тэгээ дээр нэмээд О байна. За Онд хүртэл одоо энэ химийн хор додсын нэгдэл орсон байдаг байхan. За Онд орснараа энэ өөрөө бамба булчирхан үйл ажиллагаанд одоо муугар нөлөөлдөг байх нь байна. За орсон гоонд голцоо орсон байдаг тэр химийн нэгдэл юу вэ гэхээр триклосан гэдэг зүйл маш ихээр орсон байт юм байна. За тэгээд гар угаах шингэнд болохоор харшил болон арсны халдвар төвчнийг үүсгэдэг. За лаурет содиум сульфат гэдэг зүйл бол орсон байт юм байна. Тэ. Тэгэхээр бид нар бол нүрэ угаахтаа хөөстэй зүйлийг байнга хэрэгэлдэг. Тэгвэл бидний хэрэглэж байгаа зүйл үнэхээр байгалийн гаралтай биш л бол эдгээр одоо хортой зүйлсийг бид нар биедээ хэрэгэлдэг байх нэ. Тэгэхээр бид нэр эдгээрээс тэгээ өөрийнхөө гэр бүлийг хэрхэн хамгаалах уу те энэ үнэхээр үнэн бол гэ маш олон асуулт одоо та бүхэнд орж ижиж магадгүй л те яаж хэрэглэхгүй байх уу гэ. За тэгээд энд зургаар үзүүлсэн байна. Шүдэ угааж байна, нөсөө угааж байна, те бүх угаалгын нунтаг эдгээр бүх зүйлд одоо химийн хорцоцууд орсон байдаг. Тэгээд эдгээр маань янз бүрийн одоо арсны өвчнг бий болгож байна. Тэ янз бүрийн хор тавдрын үндэс болж байна гэж түрүүн бол дурдсан. За
거품 목욕 즐긴 그릇들. 이젠 깨끗하게 거품을 없앨 차례인데 바쁘다 바빠. 물에 있는 시간이라곤 고작 3초. 혹시 여러분의 모습인가요? 설거지가 끝나고 세제가 남아있는지 알아보기 위한 시간. 철선 램프를 이용해 자세히 들여다보는데요. 그런데 충격적인 결과, 여러분 보이시나요? 그렇게 보이는 거예요? 겉보기엔 깨끗했던 그릇인데 설거지를 한 그릇이라고 믿기지 않을 붉은 빛의 형광물질들. 세제가 이렇게 그릇에 남아 있었습니다. 세제가 안 닦인 거네요. 잔류 세제가 있는 그릇에 식사를 한다면 세제를 먹게 되는 걸까요? 잔류 세제가 남아있는 밥그릇에 밥을 담아봤습니다. 보기엔 깨끗한데. 세제가 남아있던 밥그릇에 담긴 밥. 과연 세제가 묻어날까요? 세상에도 밥그릇에 있던 잔류 세제가 고스란히 밥에도 묻어났습니다. 우리가 표절을 우리 아이가 먹었을 텐데. 접시에 담긴 반찬은 어떨까요? 반찬도 역시 세제가 묻어났습니다. 밥이며 반찬이며 세제가 묻은 그릇에 담기면 오염된다는 사실. 생각이 많은데요. 지금까지 우리가 이런 반찬과 함께 식사를 했을지도 모릅니다. 물도 예외일 순 없겠죠. 만약 이 물을 먹었다면 세제를 먹은 것과 같습니다. 이것은 많은 양의 세제 사용과 급한 행동 때문. 여러분의 그릇은 안... 그렇게 많이 해? 물에 빠지면 죽지 않아. 기억자 먹냐? 기억자 한번 접시 없어. 되실 거. 그만큼 세정력도 뛰어나고 값도 저렴하다 보니 시중에서 파는 일반 샴푸의 90%는 이 합성 계면 활성제가 꼭 들어가 있습니다. 대체로 샴푸에 많이 쓰이는 것이 소듐 라우릴 설페이트인 SLS 그리고 소듐 라우레스 설페이트인 SLES인데요. 합성 계면 활성제는 자동차 부동액, 살충제, 엔진 오일은 물론 세수할 때 쓰는 폼클렌징, 이 닦을 때 쓰는 치약, 그리고 설거지할 때 쓰는 주방 세제에도 사용이 됩니다. 일상생활에서 이렇게 많은 제품들 손쉽게 찾을 수 있는데요. 그중 샴푸에는 약 25%, 주방 세제에는 약 20% 정도의 합성 계면 활성제가 함유되어 있습니다. 한마디로 주방 세제로 머리를 감아도 무방하다는 얘기. 하지만 이 같은 합성 계면 활성제가 장시간 노출될 경우 만성적인 독으로 쌓여갈 수 있는데요. 실제로 이 합성 계면 활성제로 어독성 실험을 해봤습니다. 금붕어가 신나게 헤엄치고 있는 어항 속에 합성 계면 활성제가 함유된 화학 샴푸의 수용액과 천연 샴푸 수용액을 리터당 5g씩 넣어보고 관찰해 봤는데요. 그랬더니 잠시 후 천연 샴푸 속 금붕어는 움직임이 활발한 반면 화학 샴푸 속 금붕어만이 움직임이 멈춰버렸습니다. 사람에게 노출되는 합성 계면 활성제 또한 안심할 수만은 없는 상황일 텐데요. 피부에 쉽게 침투를 할 수 있기 때문에 간, 폐, 뇌에 장기간 머물러서 어린애들의 비염, 천식, 아토피의 악화에 영향을 줄 가능성도 있게 됩니다. 결국 합성 계면 활성제가 두피에 남아있는 게 문제. 이 사진은 일본 과학기술청에서 화학 샴푸를 실험쥐의 피부에 바른 후 씻어내지 않고 그 후의 변화를 지켜본 실험입니다. 열흘이 지나자 이 화학 샴푸가 칠해진 실험쥐의 피부에서는 채모가 정상적으로 자라나지 않는 결과가 나타났습니다. 10 өдрийн хугацаанд шампуноор угаасан байгаа химийн гаралтай шампуноор тэгэхэд 10 өдрийн дотор ингэж харшил үүсээд арьс нь одоо ингэж өвчилж эхэлж байна. Тэгэхээр бидний хэрэгжилж байгаа химийн гаралтай таны хэрэгжилж байгаа өдөр тутамдаа хэрэгжилж байгаа зүйл 100% байгалийн гаралтайг та аваагүй бол эдгээр аюулууд одоо биднийг тойроод байж байна нөхөд минь. За тэгээд энд болохоор бидний одоо өөрөөч мэдлгүйгээр бид нар жилд одоо 2 хоолны стакан ийм 100 г-ийн стаканаар 2 гэдэг чинь 200 г гэсэн үг байхгүй юу?
За сөөжний хундгаар 2 чинь 50 граммаар жилд 100 грамм аяг унах шингэнг одоо хундгалж ууж байгаатай адилхан хэмжээгээр бид нэр өөрснөө ходоод руу бие рүү бол оруулж байдаг юм байна. Тэ? Тэгэхээр гадуур хоолдог хүмүүсийн хувьд гэсэндээ ходоодны өвчлөл маш ихтэй байдгийн шалтгаан ерөнхийдөө энэ байх нь гэж ойлгох хэрэгтэй. Дутуу угаасан аяг тавганд тэ эрүүл бус одоо бид нэр муу зүйлийг одоо хэрэглэж ууснаар бол ходоод гиз дотор маань амархан өвчилж байна гэсэн үг юм байна. За тэгвэл энэ дээр бидний ахин нэг одоо маш сайн бодох ёстой зүйл юу вэ гэхээр яг энэ өмнөх слайдн дээр энэ маань сайн харагдахгүй байна л да. Энэ их чухал зүйл нь юу вэ гэхээр хүний одоо арсны одоо шингээх чадвар гэж байдаг. За энэ бол наарталд байгаа энэ слайд юм байгаа. Тэгэхээр хүний арсны шингээх чадварн дээр за марашууд ярьчих да. Өсний хэсэг бол 50% шингэх чадвартай. Тэгээ одоо яг энэ харагдаж байгаа тоонуудыг би шууд харуулад явчих. За энэ өсний хэсэг маань за 3.5% шингэх чадвартай байдаг байх нь байна. За хүний сугны хэсэг миний арс маань бол 3.6% шингэх чадвартай. За тэгээд гарны одоо дотор хэсэг бол 1% шингэх чадвартай. Тэгэхээр энэгээр бид нар юу болохоор арс нэмгэн байх тусмаа асар их шингэх чадвартай гэж бас ойлгож болно. За нурууны хэсэг яасан энэ доош нь явангуудаа энэ нурууны хэсэг дээр болохоор 17% шингэх чадвартай гэдэг энэ гараад ирсэн байгааз энэ бол нуруу хэлж байгаа. Тэгээд хүний за өсгийн хэсэг бол маш зузаан байдаг те. Тэгвэл энэ өсгийн хэсэг бол 0.1%, 0.14% шингэх чадвартайгаа ингээ гараад ирсэн байна л да. Тэгэхээр яг энэний эсрэг тал урагшаанаа ахиад хүний одоо гэдэс хөх одоо хэсэг хэрхэн одоо шингээх чадварын талаар харуулсан байдаг. Тэгэхээр энэ нь юу вэ гэхээр сабан, бог, шампунь хэрэглэснээр бидний арс руу бидний бие рүү цус руу ерөөсө 30 секундын дотор нэвчих чадвартай гэдэг юм байна л да. Тухайн зүйл, тухайн хор маань одоо хэвлийн хэсэг гэхэд хамгийн их буюу 47% шингэх чадвартай гэж харагдаж байгаа. Мөн хөхний хэсэг монтунтэй одоо дижил төстэй хэмжээнд байгаа юм. Тэгэхээр хэвлийн хөх хоёр маань яадаг вэ гэхээр маш нэмгэн арстай тэ энд одоо сунах зориулттай. Одоо энд чинь ахаад нэг хүн бүрэлддэг хэсэг байгаа штэ. Тийм ч учраас эмэгтэйчүүдийн ер нь хөхний хор тавдар, савны хор тавдар сүүлийн үед бүр маш их байгаагийн шалтгаан ерөөсөө л энэ химийн хорт бодистай холбоотой гэдэг нь бол гарцаагүй юм шиг сан одоо судалгаагаар харахад ойлгомжтой болоод байгаа байхгүй юу? Маш нэмгэн бүгдээрээ шампунь хэрэглэнэ. Бид нар бүгдээрээ биеийн шингэн савн хэрэглэнэ. Хамтдаа бүх бие тэргээр угаадаг. Тэгвэл тэр угаасан хор маань тэр биеийн шингэн савн маань 30 секундын дотор бидний цус руу нэвчиж байд юм байна. Энэ нь өөрөө асар том одоо биеинд хорыг хүргэх өдөр болгон бид нар бие рүү хор одоо ингээл ууж байгаатай адилхан болж байгааз. Тэгэхээр өвчин гэдэг зүйл, хор тавдар гэдэг зүйл гинт гараад ирдэггүй. Бидний удаан хугацааны одоо зуршлаас болж удаан хугацаанд хэрэгэлсэн зүйлийн үр дүнгээс шалтгаалж бидний одоо тэр өвчлөл гэдэг зүйл бол ирдэг. Тэгвэл ойлгомжтой. Арс өөрөө фильтр байхгүй. Арс ямар ч фильтргүй. Гаднаас ирж байгаа бүх зүйлийг цус руу нэвчүүлдэг. Арсаар дамжаад хүний цуснд одоо ордог гэсэн үг л дээ. Тэгэхээр бид нар маш сайн бодож цаашид хэрвээ та энийг сонсоод энэ лекцийг үнэхээр сонсож байгаа бол тийм байна. Биднэрт ийм аюулын харанга байна. Өнөөдөр үнэхээр ургаасаа төрөхдөө ихээсээ төрөхдөө урган дотроо харшилтай болсон хүүхдүүдийн тоо асар их болж байна. Дээр нэмээд харшил гэдэг ойлголт маш их болцсон. Харшил. Энэ нь өөрөө бас л бидний ингээл өдөр тутамдаа хэрэглэж байгаа буруу хэрэглэнээс болоод эдгээр зүйлүүд бий болоод байгаа юм байна.
За үнэхээр харшлын тухай ойлголт бол хэлхий аргагүй юм байна лээ. Миний ч одоо хүн тэгээд яг өвчин талаар өөрөө л өвдөж үзээгүй бол өвчин гэдэг зүйлийн талаар миний хувьд бол огт сонирхож судалж үзэж байгаагүй юм байна лээ. Жемаг хийж үзснээрээ би одоо жемагаар дамжуулаад те мультионезерээр дамжуулаад маш олон харшилтай хүмүүс байдгийг харлаа. Тэ дэлхийн хэмжээнд энэ маань өөрөө бүр аюулын харанг дэлдэж байгаатай адил хэмжээнд бүр толгомцсон асуудал болцсон байдаг энэ атофи. За дээр нэмээд харшил маань бүр ингээд дараагийн шатанд ороод хайрцтуулд тэ огт шинжлэх ухаанг яагаад бий болсныг нь мэдэхгүй, яаж эмжлэхийг нь мэдэхгүй тийм одоо арсны өвчлөлүүд бол асар их болцсон байдгийн байна лээ. За тэгээд ер нь бол өвчлөлийн төрөл нь маш олон болоод ер нь л айхтар болцсон байгаа юм байна лээ. Яг одоогийн нэрийн үед. За тэгвэл энэ үед те одоо бид нар гарах арга зам хэрвээ энэ олон бүх болохгүй зүйл байгаа юм бол үүнээс гарах арга зам гэж байна уу? Тэгээ энэ өөрөө одоо шийдэл байна уу те гэдэг асуулт мэдээж орж ирнэ. Тэгэхээр үнэхээр Gemma Compound одоо айгуугах шингэн хэрэглэхгүй байх боломжийг, за угаалгын нутаг хэрэглэхгүй байх боломжийг, шампуноос хэрэглэхгүй байх боломжийг, сабан бог хэрэглэхгүй байх боломжийг, мөн тэ бордоо хэрэглэхгүй байх боломжийг, шавж устгадаг бордоо хэрэглэхгүй байх боломжийг, дээр нэмээд бүх төрлийн угаалгын нутгаас бас ангижрах боломжийг бол одоо манай Gemma Compound олгосон тийм одоо гайхалтай нээлтийг хийсэн байдаг тий. Энийг сонсохоор магадгүй үнэмшихгүй байж магадгүй. Миний хувьд ч гэсэндээ анх одоо тий вау үний яриад байгаа юм уу? Энэ ч таарн бурж өгч байна да. Эхнээд шууд тэгж хүлээж авд юм байна лээ. За ийм үлгэрийн юм гэж бол юу гэдгийг гэл ер нь бол нэг яжилсан байдалтай одоо сонсож хүлээж авч ирсэн бол яг Солонгос хэл мэддэг маань надад маш том одоо хөшүүрэг болж өгсөн л дөө. Яг 2 солонгос хүн миний өмнө суугаад бүгдийг нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүх баримтыг нь дэлгээд надад ярихаар ямар ч тэнэг хүн байсан ер нь бол ойлгож авахар хэмжээ надад тайлбарлаж өгсөн л дөө. Тэгээд окей, вау, энэ хэрвээ үнэн бол энэ бол гайхалтай том нээлт байна. Гайхалтай зүйл байна гэж одоо миний хувьд бол шийдвэр гаргаж байсан. Эргэн тойронд маань дор хаяжныг ер нь бол авах 10 найз бол хангалттай байна гэж бол харсан. Тэгээд бол шийдвэрээ гаргаж байсан. Тэгээд үнэхээр тэр шийдвэр өнөөдөр буруутаагүй маш олон хүнд гайхамшигыг авчирсан. Маш олон хүнд өнөөдөр хүчнээс нь салгаж чадаж байна. Маш олон хүнийг үүгээр дамжуулаад эргээд одоо санхүүгийн болоод олон сайхан эрхчлэнд хүргэж байгааг ол хараад сэтгэл багтаад одоо сууж байна. Тэгэхээр энэ одоо эдгээр зүйлүүд маань бол одоо Gemma-гийн мультионезерийг та заавал хэрэглэх ёстой гэсэн үндсэн ойлголтууд байна. Тэгвэл бид нэр Gemma-гийн мультионезер гэж энэ жижигхэн шар төмөрт одоо бидний өмнөх дурдсан одоо угаалгын нутгуудыг хэрэглэхгүй байх бүх гайхамшиг оршиж байдаг. Энэ мультионезерийг хэрэглэснээр гэр бүлийнхаа эрүүл мэндийг хамгаалаад байгаль орчноо хамгаалаад гэр бүлтэд нь орлого нэмэгдээд мөн та ясан эдийн засагта хэмнэлт хийж чаддаг бол чадах бол та үүнийг ахин нэг удаа сайн сонсохыг хүсэх баха. За тэгээд яг энэ одоо Gemma мультионезерийн хэрэглэх ёстой шалтгааны талаар хамгийн ихний одоо лекцийг үгээр өндөрлөе. Дараагийн хэсэгт 2 дугаар хэсэгт болохоор энэ Gemma мультионезер маань яагаад тэгвэл ийм их гайхамшигтай байна энэ гайхамшиг хамтдаа сонсцгоё. Баярлалаа. Хайртай шүү. Бүгдэнд нь амжилт хүсье. Та бүхний ажилд багахан ч гэсэн нэмэр болоосой гэж хүсэж байна. Амжилт хүсье.